Өдрийн мэнд. За та бүхэндээ Draft Prospects 10 дахь дугаараа хүрэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаартаа коллежийн сакс бөмбөгөөс Tennessee багийн довтлогч болон жигүүрийн тоглогч Dalton Knecht гэж тоглогчийг танилцуулж байна. Dalton Knecht нь одоо 23 настай бөгөөд коллеж төгсөж байгаа. 6'6 буюу 198 см өндөртэй SF-ийн байрал дээр тоглодог тоглогч байгаа. За March Madness буюу коллежийн саксан бөмбөгийн хасагдах шатанд Tennessee баг нь шүгээн 8 шалгарч үлдээд Purdue-д хожигдоод тэмцээнээ өндөрлүүлсэн байгаа. Тухайн тоглолтод Knecht 37 оноо авч багаа тэргүүлсэн. За түүний тоглолтын арга барилаас онцгойлон 3 онооны шидэлт болоод довтлооны ур чадварыг үнэлж ярьж байгаа. Tennessee багтаа 23-аас 24 оны үеэрэлд 21 оноо, 5 самбар, 2 ашигтай дамжуулалт дундчилсан байгаа. За түүний шидэлтийн хувь нь 46%-тай, 3 онооноос 40%-тай довтолдог тоглогч байгаа. Dalton Knecht нь том өртөө, урт хүчтэй гартай тоглогч байгаа. Тийм учраас самбарлуу дайрсан тоглолт бас их үзүүлдэг. Оролт болоод тоглолт гүйцэтгэхдээ бол хэр бараг хүнд биедүүлээд байдаггүй давуу талтай тоглогч байгаа. Тоглолтын сул тал нь бол хамгаалт болоод хөлийн хөдөлгөөн дээрээ жоохон анхаарах шаардлагатай. Одоо 23 настай гэдэг нь баг зэрэг сул тал болж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн үед бол Jaime Jaquez's тоглогч төгсөөд NBA-д орсон тоглогч бас амжилттай тоглож байгааг үзүүл боломж харагдаж байгаа юм. За Knecht-ийн хувьд энэ жилийн драфтын лотерей сонголтын дээр нэр нь яригдаад эхэлсэн байгаа. March Madness-д Tennessee шүгээн 8-д шалгарахаас өмнө бол түүний хувьд эхний 20 дотор нэр нь явж исэн. Одоогоор Matas Buzelis болон Ron Holland нартай ойролцоо үнэлэгдээд явж байгаа. Харин өмнө Cody Williams болон Zachary Rizaje гэх тоглогч нар яг байрал дээр нь өрсөлдөж байгаа. Харин шидэгчийн байрал руу буувал Jacob Walter-ийн араас шууд баг бичигдэх боломжтой. За Rich Shefford-ийн хувьд бол point guard дээр нэр нь бичигдсэн явж байгаа. Мөн Shannon Jr. гэх тоглогч байгаа. Бас төгсөх курсын оюутан. Тэгэхээр түүний хувьд NBA-д шидэгчийн байрал дээр тоглол илүү боломжтой бөгөөд өрсөлдөөн багтай гэж үзэж байна. 6-6 гэдэг өндөр бол угаасаа шидэгч болон wing буюу жигүүрийн тоглогчийн байрлалын өндөр байгаа. За түүнийг харьцуулж байгаа тоглогчийг Max Strus-тэй ойролцоо тоглолттой гэж үзэж байгаа. Бас хамгаалт муутай Grayson Allen-тэй ойролцоо тоглолттой харагдсан. Гэхдээ довтлогоон дээр бол арай илүү санаачлагтай тоглодог хувилбар юм шиг санагдсан. За ингээд дараагийн дугаар хүртэл баяртай.